одоо сурч байгаа оюутнууд ажил дээрээ гараад юуг чухалчилж хэрхэн ажилдаг байгаасаа гэж зөвлөмөр байна. Инженерийн ёс зүйтэй бусдад хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжил мэдлэгтэй эзэн инженер байхын тулд залуу инженер маань юуг анхаарах ёстой вэ? За юуны өмнө би сурч боловсрохоос эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Би ямар хүн болох гэж байгаа вэ? Би энэ улсын оронд юу бүтээх гэж бас инженер гэдэг мэргэжлээс сурч байгаа гэдгээс эргэлж одоо тэр хүн бодох ёстой. За энэ мэргэжлийг эзэмшихийн тулд одоо багш нарынхаа одоо зааж байгаа юмыг сайн суралцмаар байна. Дээр нь одоо энэ гадаадын олон оронд хэрэгжүүлж байгаа туршлага энэ зүйл мэдлэгийг бас олж авах хэрэгтэй. За дараа нь ингээд ажил хөдөлмөртэй гарлаа гэхэд одоо яг тухайн хийж байгаа ажлынхаа мөн чанарыг бас зөв ойлгодог байх хэрэгтэй. Тэгээ ер нь бол мэргэжлээ сайн эзэмшээд сэтгэл гаргаад ажилласан байхад бол одоо инженер хүн ажил хийж чадна л гэж миний бол боддог. Бодол. Тэгээд бусад инженердүүтэй одоо энэ чинь бусад одоо төрлийн мэргэжлийн инженерүүдтэй бид нар чи хамтран ажиллах баг болж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бусад мэргэжлийн хүн өөр мэргэжил миний мэргэжил биш гэж ерөөсө бодож болохгүй. Энэ одоо манай халаалт агаар сэлгээлийн инженер, дулааны инженерч байна. Одоо ямар ч инженер байл гэсэн бусад төрлийн мэргэжлийн инженерүүдийн анхны мэдлэгтэй байх ёстой шүү дээ. Яагаад гэхээр миний энэ төлөвлөлөд байгаа Няндан хоолой чинь энэ барилгын сайхан хийцлийн хаагур нь явах хэлээ. Энд одоо би энэ Няндан хоолой минь миний энэ барилгад одоо нийцчих нь үгүй юу? За миний энэ чинь хэдийн хэмжээний цахилгаан хэрэглэдэг төхөөрөмжүүлээ. Тийм ээ? Ингэж бодож ийж, тэгж бодож төлөвлөж ийж одоо талбарын мэдлэгтэй вэж ижил энэ зураг төслийн ажлыг бол хийж чаддığım гэдгийг би одоо олон жилийн туршлага, олон сайн инженерүүдийн туршлагаас би одоо хэлэх байна л да. Тийм ээ? Одоо жишээлбэл би зүгээр энэ компанид одоо энэ өөрийнхөө энэ компанидаар би ингэж ажиллаа гэхэд би архитектурын талаас мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм ээ? Барилгын бүтээсэн инженерийн талаас мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ дам нуруу гэдэг юм чинь цоолж болох уугүй юу? Энийн хаагур нь миний хоолой гарах уу? Архитектурын хувьд ямар байх вэ? За миний энэ сонгосон төхөөрөмж маань цахилгаан хичнээн хэрэглэх юм бэ? Энэ барилгад хичнээн цахилгаан хэрэглэх үү? За гэх мэтчлэнгийн ийм юмнуудыг иж бүрэн одоо аль тал руугаа жоохон ингэж хэлбиж үзэж байж л одоо жинхэнэ зураг төслийн инженер болно л гэж би боддоо шүү дээ.